нар амжилтыг нэг сонирхолтойгоор тодорхойлчих те. Сайн нөгөө нэр хүнд албан тушаал тэнийг амжилт гэдэг бол энэ нэг юм тэнд очиод хүрээд тэмцэж жаад хүрээд авдаг зүйл гэж бодчиход шүү дээ. Гэтэл амжилтны хойноос хөөцөлдөж явахдаа боёо карьер мөнгөний хойноос хөөцөлж явахдаа хүн эргээд харахад эрүүл мэндээр харилцаа алдсан байдаг. Гэр бүлийн харилцаанд урдсан, гэр хүтэн болцсон, гэртээ орохоор нэг тийм хүүхдүүд буруу хараа суудсан ч юм уу те. Эрүүл мэндийн хувьд юм өжөг өвчлөлтэй болцсон. Тэгэл нөгөө бүтээсэн мөнгө төгрөгөө буцаагаал эрүүл мэнд харилцаандаа зориулдаг нэг юм аз жаргал болчдөг те. Бид нэр амжилт гэдэг юм аадгүй соёлынхоо одоо магадгүй бид нар чинь нэг социализмын шокыг авлаа шүү дээ. Тэр шок травманаас болоод амжилт гэдэг үгийг нэг л тийм ядмаг тодорхойлчих. Гэтэл амжилт гэдэг бол ямар ч нөхцөл байдалд төвөө алдахгүйгээр өөрөө өөрийгөө услах чадамж ус байж болно. Сайхан эрүүл харилцаатай байх боломж, тийм ээ. Тэгээд харилцаа талаас үзэх юм бол нөгөө амжилттай явах хүмүүс чинь амжилтын 80% харилцаанаас хамаардаг. Тэр харилцаа итгэлцлийг бий болгох чинь дахиад нөгөө сэтгэл хөдлөл зүрхнээс зүрхэнд холбогдож итгэлцэл үүсгэж штэ. Толгоогоор мөргөлдөөд, эгоогоор мөргөлдөөд ямар ч нэмэр байхгүй штэ. Тэгэхээр та ингээд зөөлөн болгочноо гэж аах хэрэггүй те. Илүү амжилттай болно. Бүр ингээд үнэхээр амжилттай болно.